За hi guys, Yurusu channel байна. Koigami Shoujo мангагийн 6 дугаар бичлэг тавтай морил. За сүүлд бидний санаж уугаар Кисарагийн сан Геогийн байгаа өрөөнд орж ирэнгүүтээ би чамд ууралсан гэдэг та. Яагаад ууралсан бэ гэсэн чинь манай Кё нөгөө Габутай хамт үнсэлж байгааг нь хардсан гинэ. Уг нь л ерөөсөө үнсэлцээгүй л дээ. Гэхдээ нөгөө энэ охин холоос харж таарангуудаа тэгээд яг үнсэлж байгаа юм шиг л харагдсан юм шиг байгаа. Тиймээс ууралжээ. Чи зөвхөн хайртай хүнтэйгээ үнсэлсэн гэсэн яасан? Надаа худлаа ярьсан юм уу гэд ууралдаг. Геомач мэдээж үнсэлцээгүй юм чи би үнсэлцээгүй тэр угаасаа л юу ч болоогүй гэж хэлдэг хэвгүй юу. Тэгтэл Кисарагийн итгэхгүй. Хэрвээ үнэн юм бол чи надтай адилхан Габутай ойрцсон шиг над руу ингээ ойрцох хэрэгтэй гэж Кисарагийн асуудаг. Тиймээс энэ Кисарагийн гих охин Кё руу ойртож эхлэндэ. Энэ арай л ойрхон биш байна уу? Чи Габу сантай инээс ойрхон байсан юм дэстэй гэж өөдөөс нь дайраад байна. Тэгэд бүр тулж ирэнгүүтээ би чамайг үнсмээр байна гэж асуудаг. Кё маань үгүй гэж хэлмээр явж хэтэрхий ам нь ойрхон иржээ. Тэгснэ гинэт зогсоод хэрвээ чи намайг маргааш хайртай үнээрээ сонгох юм бол би чамайг тэр үе чинь шууд үнснэ гэж хэлдэг хэвгүй юу. Кё нөгөө хайртай үнэ яаж сонгох юм бэ гэсэн чинь өглөөний 7 цагт хайртай хүн рүүгээ мессеж явуулах юм байлээ л дээ. Тиймээс намайг сонгуул би чамайг буцаагаад үнснэ энэ бол миний хүсэл шүү гэж хэлдэг. Хэрвээ миний хүсэлтийг зөвшөөрөх бол намайг сонгоод хэрэггүй гэж бас нэмж хэлдэг хэвгүй юу. За ингээд болсон доо. За би ингээд явлаа. Сайхан амраарэ гэд хэлэнгүүтээ яваад өгнө. Тэгээд явахтаас болоогүй Кё руу хөөрхөн харж инээж агаад би өнөө шөн доглоод унтаж чадахгүй байхаа гэдэг. Кисарагийн ч үүдэнд нь гарч зогсноо баярлжээ. Уг нь тэр Габугийн охинтой үнсэлцэн гэж харсан ашгүй үнсэлцээгүй байна гэд баярлна. Кёч гадаа гарч зогсоод агаар амьсгалж яхан тэрдээ. Мэдээж дотроо үнэхээр их юм бодож байгаа энэ 5 охиноос одоо алийг сонгох үгээд бүгдийг нэг үрслэн бодож байна. Гэтэл манай их багш араас гарч ирэндээ. Залуу хүү чи халуун рошоо орохгүй байсан юм уу? Энд ч сайхан байна даа гэтэл. Багшаа би танаас асуух зүйл байна гэд энэ чаптер дуусчдаг. Тэгээ өглөө болдог хэвгүй юу? Цагийн зөө явсаар өглөөний 7 цагийг заажээ. Даваа хөхд бүгдээрээ л утсаа ширтээ зогсчихлгүй яах вэ? Тэрхүү үед Кёмо нөгөө газараа очиж зогсоод шууд чата явуулдаг. Яг хэн рүү нь явуулсан юм болоо? За ингэснээр Кёгийн жинхэнэ гэж бодсон хүн түүний дуудсан газарт иржээ. Тэр нь Канасаа байдаг. Кёш ирсэнд баярлаа гэж угтаж авандаа. Канасаа шууд ирснээ Кёгоос асуухан ирлээ. Би сүүлийн удаа л баталгаж асууя. Чиний хамгийн хайртай бөгөө жинхэнэ гэж бодсон охин чинь би мөн үү гэж Кёгоос асуудаг. Кёч тиймээ чи мөн гэж хэлдэг л дээ. Тэгснээр Канасаа шууд нөгөө нэг хүсэлтэд асуудаг хэвгүй юу? Хэрвээ Кё нэг охин сонгол тэр хоёр хоорондоо ингээд нэгнийхээ хүслийг сонгосноо, нэг хүслийг сонсноо гэж хэлсэн дээ. Канасаа Кёг хилээ харуул гэж асууна гэж бодоод хуурамч хэл бэлдээд ирсэн дээ. Кёч бодож зогсож байснаа миний хүсэл бол гэд яг хэлхийн алдад Канасаас хөрхөө хилээ гаруулах гад ингээд бэлдсэн зогсож байна. Тэгсэн Кёгийн хүсэлд чи зүгээр инээж болох уу гэсэн хүсэлт байдаг. Наадах чинь чиний хүсэл гэж юу? Тий. Хилээ харуул гэхгүй мүү? Гэсэн чи тийм л гэдэг хэвгүй юу? Эсвэл би инээж байхдаа хилээ харуулах ёстой юу гэхэд Кё үгүй ээ л гин. Үгүй бол зүгээр өөрийгөө хүн гэж батлах зүйл хийх үү гэсэн чи Кё үгүй ээ л гэдэг хэвгүй юу? Кё өчигдөр болохоор хэний ч хилийг харна гэж асуухгүйг шийдсэн юм байлээ. Канасаач гайхсан асууна чи яагаад тэгж шийдсэн юм гэхтэн Кё өнгөрсөнд болсон зүйлийн талаар ярьдаг л да. Хэрвээ та тавын ингээд 4 мангас байгаад нэг нь жинхэнэ бол тэр жинхэнэ надад өнгөрсөн байх ёстой гэж тэр Цукиморитой болцож явахдаа ойлгосон да. Уг нь зургийн цамгаасаа Хиног олсон ч гэсэн тэр нь мангас байж таарсан Кё өөрөө тэрийг мэдж байгаа. Тиймээс Кё өөрөө энэ та тавын дунд ингээд жинхэнэ байхгүй гэж дүгнсэн гэх юм уу да. За жоох ойлгомжгүй заяа. Кёгийн дүгнэлтээр бол энэ 5 охины аль нь ч өөрт нь хайргүйгээд дүгнчихсэн байгаа. Миний анх хэлсэнчлэн нөгөө Кёд анхны харцаар дурлах боломж байгаа. Гэхдээ тэр нь амар бага гэсэндээ Кё болохоор энэ удаад өөрөө ямар ч боломжгүйгээ үзсэн байгаа. Тэгэхээр энэ 5 охины дунд бол нэг хүн байгаа заяа, нэг хүн байгаа. Гэхдээ тэр хүн охин нь болохоор яг яагаад Кёд ингээд хайртай гэж хэлснийг Кё өөрөө ойлгохгүй байгаа. Тиймээс Кё өчигдөр шөнө нөгөө багшаасаа асууж л гин л дээ. Таны хэлж байсанчлан тэр хай гэдэг ч охтыг агнадаг байгууллага гэж юу юм бэ гэж асуудаг хэвгүй юу? Тэр чин би байна гэж шулууг хэлэндээ. Үгүй би таныг тэгж боддгоо. Та чин зүгээр л гажиг багш шүү дээ гэж Кё хэлдэг хэвгүй юу? Тэгээд үргэлжлүүлээд хайр идэх ч охтуудад тийм муу зүйл хийдэг хүмүүс байдгийм үү гэж асуудیں۔ Багш нь ч тийм ээ байдаг гэж хэлхэн тэрдээ. Ерөнхийдөө л тэдгээр охтуудыг олж, тамалж, ашиглаж мэдгүй төрөл бүрээр л ингэ тийм муу зүйл хийдэг юм шиг байгаа. Тиймээс энэ охтууд юусоо өөрсдөө ил гаргадаг уу, нууцаар л ингээ хамаг юм хийгээ явдаг юм уу та. Багш нь тэрхүү үед Кё дахин нэг мэдээлэл хэлнэ л дээ. Энэ жил элсэж байгаа сурагч донд 4 хайр идэх охин байгаа гэж хэлсэн дээ. Тэр 4-ийг тагнахын тулд нэг тийм тагнуул охин бас нэмж орж ирсэн гэж байгаа. Ерөнхийдөө тэр охины зорилго нь болохоор хайр идэх охтыг барьж авах заяа.
Тиймээс Кё одоо аль нь жинхэнэ бэ гэдэг дээр биш аль нь хүн бэ гэдэг дээр тоглолт хийх гэдэг юм л та. За одоо бүх зүйлийг Кёгийн өнцгөөс тайлбарлана гэвэл энэ хайр идэх чогтуудыг ер нь хамгаалаад байгаа гэх юм уу. Тиймээс Канаса Кёгоос суунаа. Чи яагаад тийм хайр идэх чогтуудад ингэ санаа зовоод байгаа юм бэ гэд. Тэдний дунд чамайг жинхнээсээ хайрлах хүн байхгүй гэж болох боловч чи яагаад ингэж орооцолдоод тэднийг хамгаалаад байна гэж асуудаг хгүй юу? Тэгээд ч жолоогүй Канасаа өчигдөр сонсон зүйлээ хэлдэг. Чи хайр идэгчдийг хайрлаж чадахгүй гэж хэлээ үздэй гэж асууган тэр. Тэр хоёр хэсэг чимээгөө зогсчээ. Кёч бодож байснаа Канасаа сааны хэлсэн зөвөө. Надад жинхнээсээ хайртай хүн байхгүй байж ч мэднэ. Гэхдээ та нартай бүгднтэй болзоонд яваад тэр их өнгөрүүлсэн цаг хугацаа өвжөлтэй байсан болзоонууд те их гоё байсан гэж байгаа байхгүй юу? Тиймээс эдгээр охтуудын гаргаж ирсэн бүхий л инээмсэглэлийг Кё худлаа гэж итгэхийг хүсээгүй байдаг. Би та нар дундаас жинхнээ олохгүй байсан ч хамаагүй. Энэ бүхний эцэст өөрийнхөө хайрыг идэвлээд аз жаргалгүй болсон ч хамаагүй. Би та нарыг инээгээсэй гэж хүсэж байна гэж Кё хэлдэг. Би Канасаа сааныг инээсээр байгаасай гэж хүсэж байна. Тиймээс миний хүсэл бол инээж харуулаач гэдэг хэвгүй юу? Эдгээр ярьсан зүйлдэн ч тэрөө Кёгийн хүслээр ч тэрөө Канасаа инээж гарнаа. Ойши гүн гэж үнэхээр хачин залуу юм аа л гэж хэлнэ. Охины өөдөөс харж байгаа тийм зүйл хэлж болдгийм үү? Ямар заваа юм бэ гэдэг хэвгүй юу? Кёч заваа гээл зогсчихно доо. Канасаач тэрхүү яар үнэхээр л Кёг тийм хашин залуу гэдгийг бодоод те. Тэгээд Кё түр эргэж харж байгаа ч гэж асуун л да. Кёч эргээд харчихна. Яг тэрхүү яар Канасаа хилэндээ гараа өрөнгөтэй Кёто өнгөрүүлсэн бүхий л дурсамжаа боддог л доо. Би уг нь энэ мэдрэмжээ хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Гэхдээ ингээд те дотроосоо буцлаад ерөөсөө төвчиж чадахгүй нэ гэснээр Кё эргээд харж олноо гэж дууддаг хгүй юу? Тэр үеэр нөгөө авсан хиймэл хилэн доошоо унж байдаг. Ингэснээр Канасаа чаджээ. Өөрийгөө Кё тайртай гэж хэлдэг. Гэхдээ миний бодлоор л энэ удаа жинхнээсээ л юм шиг байгаа. Тэгээд түр болоогүй нөгөө хоёр хуваагдсан хилээ харуулдаг л да. Ерөнхийдөө Кё төдий хэмжээний итгэж ийна л гэсэн үг. Кёч бантад зогсчихснаа чиний хэл гэсэн чинь Канасаа бодлоо мэдэн бодлаад оо харчихсан уу гэж асууна. Канасааг хүн биш гэдгийг мэдснээр Кё шоконд оржээ. Уг нь Канасааг жинхэнэ гэж бодонгуудаа хамаг юм яриад байсан шүү дээ. Тэгтэл Канасаа ингээд тооромчин найз харсан чинь үнэхээр шоконд орхон тэр. Тэгээд Канасаа хэлж байна л да. Би чамд анхны болцооны үеэр хэлсэн дээ. Миний сэтгэлээ илчилсэн үнэн үү худлаа юу? Таалдаа гэдэг хэвгүй юу? Эсвэл хайр идэгч хүнд дурлаж болохгүй зүйл юм уу гэж Канасаа Кёгоос суудаг. Кёгийн нөр улаагаал гэлэхэндээ. Канасаа үнэхээр л өөрийнхөө мэдрэмжид тоддоо хэлж чадсангүй. Уг нь хайр идэгчд өөрсдөө дурлуулж хүний хайрыг идэгч гэсэн энэ удаа хайр идэгч хүнд дурлсан байдаг юм аа. Тэд цогтаа нөгөө зуслангийнхаа байшнаар буусчээ. Тэр үед Канасаа би нэрээ хүслээ хэлхээ мартсан бай гэдэг хэвгүй. Хүчинтэй юм уу гэж Кё хэлнэ. Буцаж байх үедээ Канасаа Кёд бүх зүйлээ хэлдэг л дээ. Хамгийн хайртай охины сонгуулж тэгээ тэр дундаасаа ингээд хүслээ хэлнэ гэд төлөлгөө зохиосон тухайгаа хэлдэг. Гэхдээ Кёд үнэхээр хайртай охин байгаа юм болоо да гэж Канасаа асууна. Кёч хариултаа мэдэхгүй бодоод алхаж байтал ядчил би чамд хайртай гэж ахин хэлхэн тэрдээ. За ингэснээр тэд зуслангийнхаа байшин дээр буцаад ирнэ. Яваад ортол Мамори-сан энд байхгүй байна гэж орилж байдаг хгүй юу? Нэг зүйл хайж байгаа бололтой. Мамори болохоор нөгөө нэг байнга зүгээддэг үсний хавчаараа л хайдсан юм шиг байлээ. Канасаач түүн дээр хурж ирээд хамгийн сүүлд хизээ харсан бэ гэж асуухт нь би өдөр болгон 10 км гүйж бэлтгэл хийдэг тэр үедээ л унгаацсан байх таа гэдэг. Тиймээс тэд бөөндөө хайхаар явхаар болдог л доо. Нэг хавчаарны төлөө штэ. Өвгөө ахч за тэгвэл би байшинг хайж байгээ үлднэ. Манай ач бөөндөө хавчаар хайх гэж аялдаа гардаг. Аялал гэжтэй энэ одоо юу юм та яа хавчаараар яах гээд байгаа юм бэ? Мамори ч өөрийнхөө биеийн хүчийг ашиглаад модон дээр гарцсан заяа. Та нар модноос хавчаар хайж ингээд төсөөлдөө. Канасаа болохоор замд таарж исэн нэг эмээгээс асуунаа. Харин моогүй болохоор нөгөө замын хажуудлын тийм ус урсдаг хоолойнуудын нүхүүрээр нь хараа яваад байвал яах вэ? Байхгүй л урагшаага үсрээд байна. Jesus man. Хийнө харин надтай адилхан бодолтой байшгүй. Одоо хавчураар яах гээд байгаа юм бэ? Тэгэл эргээ харсан чинь нөгөө Кисараги гээд охин ойн үүдэнд очиж зогссон байдаг хгүй юу? Одоо хаанаасаа хавчаар хайх гээд байгаа юм бэ гэд явж чад яриа өддөг. Тэгснэ чиний над барууны гоё хувцс чинь гээд муухай болчих шүү гэж хийнө ойлдог хгүй юу? Зүгээрээ би санаа зовхгүй гэснээр тэр хоёр ой руу орж хайн заяа. Үгүй ой руу орж биш. Хийнө өмнөөс нь ой руу орж хайхаар болдог. Хавчаар штэ. Охид хоёроо хөвгөлтэй цагийг өнгөрөнгөө хавчаар хайж байх үед нь тэ хаанаас юм бэ Мамори нөгөө хавчаараа гаргаж ирснээ олцглоо гэж хэлдэг хгүй юу? Та нар тулсанд үнэхээр их баярлаа гэж хэлнэ. Уг нь бүгдээрээ л Кёд сэтгэлээ илчилсэн дайснууд байх ёстой боловч
Ингээд бүгдээрээ цогтой найзууд байвал яах вэ гэсэн санааг Мамори гаргадаг. Түүний санааг манай ямарч найзгүй Могу дэмжинэ. Guys ямарч найзгүй биш юм бэ шүү. Кё ч нэрээ нэг найз нь штэ. Канасаа ч гэсэн тэрний саналыг дэмжиж тэгээд өчигдөр тим амар санал гаргасан дуучлаарай гэдэг хэвгүй юу. За ингэснээр тэр октод найзууд болжээ. Амарх юм уу? Бөөндөө байсан руугаа буцаж явахад Кё Маморигоос асуудаг л да. Чи үсний авчаараа алга болгоогүй үсттэй гэж асууна. Кё болохоор тэр авчаараа халааснасаа гаргаад ирснийг харцсан юм байлаа л дээ. Оо баригдчихсан юм аа. Би зүгээр л нэг жоохон тийм хөөрхөн юм хийх гээл тэгээд зэдсэн юм а гэдэг хэвгүй юу. Тэгснээр Кё Цукимори сангаас нэг зүйл асуухаар болжээ. Цукимори ч гэсэн өөдөөс нь ямар сони юм бэ? Би ч гэсэн чамаас нэг зүйл асуумаар байна гэснээр манай 6 дугаар дуусч байна. За тэгэхээр энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хэрвээ та мартаагүй лайк, subscribe дараарай.